Сайн мэдээ. Ингийн шийдвэр туслын шингэн эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн импортыг орлоо зогсохгүй экспортод гарна. Тус-тусдаа явж исэн шингийн эм үйлдвэрлэх 5 төслийг нэгтгэн нэг төсөл болгох санаачлага Хүрлаатар докторт төрж нэгдмэл хүчээр ажиллахад нь хүч нэмэх мэт Чингис Бондо санхүүжилтийг нь дэмжсэн байна. 2 жил хагасны дотор энэ сайхан үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. За эхний үед бид нэр ингээ хөрөнгөө нийлүүлээ, барилгаа бариад тоног төхөөрөмж гэрээлээ явж байхад бас нэг сайхан тохиолдол нь юу гэхээр Чингис Бондо гарч ирсэн. Тэгээд Чингис Бондоос бид нэр үлдсэн хөрөнгөө босгоод маш богино хугацаанд энэ том үйлдвэрийг ашиглалтанд оруулсантай баяртай байгаа. Одоо бид нар натрийн хлорид, рингрийн усмал, глюкозын усмал гэдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд энэ бүтээгдэхүүнүүдийн өнөө л Монголын зах зээл дээр хямдраад дээр нь одоо шинэ үйлдвэр болохоор хуучин үйлдвэрээсээ илүү технологийн олонд шинжилттэй хүчин чадал өндөртэй юм сайхан үйлдвэр ашиглалтанд орсон байна. Үндэсний эм үйлдвэрлэгч Моноц Мөнхийн тун эми үйлдвэр Цомб Нахаа гэсэн 5 компани инхүү хамтран эми олон улсын жишг төрсэн барилга тоног төхөөрөмж технологи бүхий анхны дотоодын хөрөнгө оруулалттай ингийн шүдэр туслын шингийн эми үйлдвэрийг нээсэн нь сайн мэдээ юм. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаагаас гадна хоёр хөрш орны нэр бүхий эми үйлдвэрүүдтэй хамтран ажиллах тухай яригдж байгаа нь ч давхардуулгах сайн мэдээ болж байна. Санкт-Петербургийн нэг компани бид нар дээр хөрөлцөж ирсэн. Манай Монголд зарим бүтээгдэхүүн туслах шингэний нийлүүлдэг. Тэгэхдээ танай Монголд ийм сайхан олон улсын стандарттай үйлдвэр гарсан чинь бид нэр та нарт захиалж үйлдвэрлүүлье. Одоо Санкт-Петербургаас бид нэр тэр их авар ихтэй туслахын шингэний зөөгөөд яхав гэд. Тэгээ өөрөө одоо бид нэр гэрээ хэлцлийн явцад явж байна. Өөрөө нэгдүгээр тул бид нэр гадаадаас авч ирсэн тэр бүтээгдэхүүнээ гадаадын тэр компанитай хамтраад дотооддоо үйлдвэрлэнэ. А нөгөө талаар бол манай үйлдвэрлэсний мөн хятад болон Вьетнамын зах зээл дээр тэр Оросын компани манаас гарах цаашдын тийм зорилго байна. Тэгээд нөгөө тал дээр яг бид нэр бас нэлээд олон төрлийн шинэ туслын шингэнүүдийг үйлдвэрлэх технологийн эзэмших төлөвлөгөөтэй байна. Манай улсад туслын шингэний нэг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж исэн. Тэр хэрээрээ монопол эрэхтэй. Нөгөө талаар ганц байх үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох, бүтээгдэхүүн тасрах зэрэг эрсдэл байсан. Харин ингийн шүдэр туслын шингийн эмийн үйлдвэр үйл ажиллагаагаар чигдрүүлснээр дээрх сөрөг үзүүлэлтүүд үгүй болох давуу талтай юм. Үндэсний хөрөнгө оруулалт бүхий ингийн шүдэр туслын шингийн эмийн үйлдвэр нь олон улсын GMP стандартад нийцсэн эдийн засгийн ач холбогдол ихтэй төсөл болохыг мэргэжилтүүд онцолж байгаа юм. Тиймээс Чингис Бондоос авсан санхүүжилт болох зээлээ эргэн төлөх чадвартай тооцогдож байна. Монголчууд нэгдэн нийлснээр илүү ихийг хийж бүтээж чадна гэдгийн тод жишээ бол 5 өрсөлдөгч компанийн хамтран байгуулсан ингийн шүдэр туслын шингийн эмийн үйлдвэр болж байна.